Энэхүү нэг цэгийг 1 тэрбум гэж бодъё. Энийг 10 тэрбум гэд төсөөлье. Харин энэ бол 100 тэрбум. Нэг их 80 төгрөг гэдэг бол нэг иймэрхүү харагдана. Нүүрсний улгаачууд энийг 40 дахин үржүүлсэндээ тэнцэх хэмжээний мөнгө хулгай ийдсэн байна. Гэтэл та энэ бичлэгийг үзээд магадгүй та өнөөдөр ажилгүй эсвэл ажилтай эсвэл та арай яд их сургуулаа төгссөн ч авч байгаа таны цалин төлсөн сургалтын төлбөрийн дайнд ч хүрэхгүй бага санагдаж байгаа байх. Таны дансан дах мөнгөний дижитал цифр ядаж байхад нэмэх урсгалтай биш харин хасах урсгалтай дандаа зээл байгаа. Тэгээ өдөр шинэгүй ажил хийгээд л байна, зүтгээд л байна. Гэтэл амьдралтай зээл нэмэгдсэн үг гэхээс та эзээч баян болоогүй. Авч байгаа цалин гэж Африк шиг, амьдарч байгаа өртөг гэж Америк шиг. Гэтэл нүдэн дээр ч нөгөө намын карьер хөөсөн нөхдүүд баяжаад төрөөс төрсөн тэр бомтон болоод үр хүүхдүүд нь гадаадд сураад үнэндээ энэ нийгэм шудраг бус санагдаж байгаа биз. Ажиллаад л байна, амьдралтай нь хаашаа ч хөдлөхгүй байгаа мэт санагд. Эсвэл үгүй ч байж болно. Хэрвээ та мөнгөнд санаа зовхооргүй баян бол танд баяр хүргэе. 10 жил байхдаа мундаг мэрэгчлэлтэй болчих юм бол амьдрал сайхан болчих юм шиг санагддаг байсан. Гэтэл бодит байдал дээр амьдрал тэс өөр гэдгийг бид нар амьдралыг туулж байж мэдэрдэг. Хадгаламж байтугай зээлнээс өөр юу чгүй. Хөрөнгөтэй болж тэрбумтан болно гэдэг бараг л бүтшгүй мөрөдөл шиг сонсогдож байгаа байх. Бусд нь яаж баян болсон юм бэ? Ялангуяа нөгөө залуудаа баяжсан алдартнууд яаж ингэж баян болсон юм бол гэж та бодож байсан л байх. Үүнийг сонсох тусам таны уур улам хүрч тэд азтай, тэд баян эцэг ихтэй. Эсвэл ихэнх нь л өөрчд мөнгө бол муу мухай их үсэр өөрийгөө та тэнэг гэж бодоод л. Хүссэн байшингаа авч, хүссэн машинаа унаж, бүх зээлээ төлж дуусгаад дэлхийгээр нэг аялаад. Гэвч энэ бүхэн зүгээр л хоосон мөрөдөл хизээч биелэхгүй. Эцэст нь та өөрийгөө азгүй төрсөн юм байна даа гэж боддог. Энэ бүхэн зүгээр л эхнээсээ бүгд худлаа. Би хизээч баяжихгүй. Би хизээч амжилтанд хүрэхгүй. Харин би ялагдаж байгаа азгүй тал нь юм байна гэж та боддог. Тэгвэл би танд та буруу бодож байна. Таны хүссэн болгон боломжтой гэж хэлвэл та яг яах вэ? Хэрвээ та аз гэж бичихгүйгээр алтан могоо шээрлэж мөнгөтэй болох тарин ашиглахгүйгээр эсвэл саран даваагийн лекцэн сууж явраа нэгэн худал амлсан үнэтэй сургалт бас бүтэл муутай сүлжээнд орохгүйгээр энэ орчлонд мөнгөтэй болох эдийн засгийн ойлголт шинжлэх ухаан дээр суурилсан томьёолол байдаг бол та яг яах вэ? Мөнгө гэж яг юу вэ? Мөнгөний ажилдаг зарчим, үнцэн дээр суурилсан практик аргууд байдаг бол яаж байна? Та өөрийнхөө зээлийг төлж, байр худалдан авч, дэлхийгээр нэг аялж, мөрөөдөлд хүрэх боломжтой гэвэл та надад итгэх үү? Энэхүү бичлэгний төгсгөл та шийдсэн зоосныхаа нөгөө талыг харах боломжтой юм. Гэвч бодит үнэн гэвэл түүнд хүрэх зам харах өрсөлдөөнтэй бас хэцүү билээ. Энэ бүхэн тэмцэл золиос шаардаж таны олон жилийн цаг хугацааг авч чадна. Түүнд хүрэх нууц гэж байхгүй. Та өөрийнхөө сэтгэлгээг суураас нь эхэлж өөрчилж мөнгөний талаарх итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй болдог. Та нарын ихэнх чинь эцээ хүртэл явж чадах. Хүн болгон баян болж чадахгүй. Хүн бүр амжилтанд хүрч чаддгүй билээ. Хин тууштай байна тэрэл хүн эцсийг нь үзвэл. Замаа дуусгаж чадсан хүн л санхүүгийн эрх чөлөөнд хүрч дахин хизээч мөнгөнд санаа зовхгүйгээр амьдрч чаддаг. Тэгэхээр надтай хамт энэ бичлэгийг төгсгөл хүртэл нь үзэж чадах уу? За та надтай хамт байна уу? За тэгвэл цаг үргэлгүй шууд ажилд ор. Та мөнгийг юу гэж боддог вэ? Та ажил хийж мөнгө олдгоо эсвэл арилжаа хийж мөнгө олдог уу? Эсвэл та зүгээр их хэмжээний мөнгө өвлөх ёстой гэж боддог уу? Эсвэл мөнгө муу мухай их үсвэр та мэдээж их мөнгөтэй болохыг хүсэж л байгаа. Үхэл амьдралынхаа турш мөнгөний төлөө амьдарч байсан гэдгийг хэн ч үгүйс. Таны мөнгөтэй харьцах хандлага болон сэтгэлгээ таны өсөж төрсөн орчин нөхцөл болон нийгмийн хандлагаас болж анханасаа суурьсан зүйл юм. Хэрв та ядуу гэр бүлд өсөж төрсөн бол танд ч гэсэн бага хэмжээгээр ядуу сэтгэлгээ суусан бөгөөд мөнгөтэй болох шанс бага гэдэгт итгэдэг. Эсвэл та ядуу өссөн шиг ахиж хизээч мөнгөнд санаа зовж амьдрахгүйгээр мөнгө хураана гэж бодож өөртөө зорилго тавьсан байх.
Бодит үнэн гэвэл сургууль бидэнд мөнгөний талаар юу ч заадаггүй лээ. Тиймээс л та нарын ихэнх чинь мөнгөний талаар буруу ойлголттой болсон байд. Хамгийн ихнийх нь бидний буруу үзэл бодол бидэнд хамгийн эхлээд саад болж байдаг. Тиймээс надтай хамт энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Учир нь бид мөнгөний тухай үзэл бодлоо үрд өөрчлөх гэж байгаа болохоор кино урлагаас ахуулаад өнөөгийн нийгэм үргэлж баян хүмүүсийг хорон санаад нь эсвэл олиггүй хүмүүсээр дүрсэлдэг байсан. Гэвч хүн бүр харилцан адилгүй билээ. Баян аав болон ядуу аав номын зохиогч Роберт Кийосаки хүртэл нэг удаа баячууд шуналтай биш харин ядуу хүмүүс илүү шуналтай байдаг гэж хэлсэн байд. Учир нь ядуу хүмүүс бүх зүйлийг үнэгүй авах гэж дайрдаг гэж тэрээр дурдж байсан билээ. Судалгаагаар дэлхий дээр 30 саяас дээш доллартай баячуудын 68% нь өөрсдийн хөвчөөр баяжсан гэсэн судалгаа байд. Мөн түүнчлэн өөр судалгаанууд ч гэсэн бүгд нэг нэгнээсээ зөрөхгүй байхаа гэж бодож байна. Warren Buffett өөрийн хүчээр баяжсан. Howard Schultz ядуу гэр бүлд өссөн. Oprah Winfrey ядуу гэр бүлд бас өссөн. Jeff Bezos Amazon-ы захирал өөрөөрөө баяжсан. Elon Musk өөрийнхөө хүчээр. Sarah Blakely өөрөө баяжсан. Энэ хүмүүсийн мэддэг таны мэдгүй зүйл яг юу вэ? Тэгэхээр таны мөнгөний талаарх томьёолол бүгд буруу юм. Та мөнгө тэнцүү ажил буюу ажил хийж л зөвхөн мөнгөтэй болно гэж боддог. Гэвч амьдралд үүнээс илүү өчнөө арга замууд байдаг юм. Бүхий л амьдралынхаа турш таны сурч боловсрсан ганц зорилго шин зөвхөн ажил хийхин төлөө л байсан. Үүнд буруу зүйл юу ч байхгүй л дээ. Гэхдээ магадгүй та энэхүү контентыг үзээд богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болно гэж найдсан учраас энэ бичлэгийг үзэж байгаа хаа гэж бодож байна. Хэрвээ энэ таны зорилго бас таны томьёолол мөнгө тэнцүү зөвхөн ажил гэж бодож байвал та эзэж хүссэндээ хүрч чадахгүй. Бид бүгдэд нэг л үнцэнтэй их үүсвэр байдаг. Тэр их үүсвэр алга болчвол дахиж эзэж олддоггүй. Тэрхүү ганц их үүсвэр нь бидний цаг хугацаа юм. Ингээ ажил хийхдээ та хэр их цагийг ажил дээр зарцуулснаар мөнгө олдог. Өөрөөр хэлбэл та цаг зарж мөнгө олдог гэсэн. Хэрвээ та сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё. Тэгэхээр таны цалин өдрийн 50,000 төгрөг, цагийн 5,680 төгрөг юм. Үүнээс зөвхөн татвар болон нийгмийн даатгалаа асуул та цагийн 4,500 төгрөгийн төлөө л ажиллаж байгаа билээ. Жилд тэр мөнгөө бүгднийг нь хадгаллаа гэж бодоход ойролцоогоор жилд 12 сая төгрөг. 12 саяас татвар болон нийгмийн даатгалаа асуул та жилийн 9 сая төгрөгийг хадгалах боломжтой гэж үзнэ. Математик тооцоолоор та бараг жил болгон 9 сая төгрөгийг бараг 120 жилийн турш тасралтгүй хурааж байж тэрбумтан болох боломжтой юм. Гэвч үүнээс таны амьдрах өртөг болон хоол хүнс жижиг сажиг урсгал зардал гээд тооцоолвол бараг л мөнгө хураах боломжгүй хэлээ. Монгол хүний дундаж наслал 65-аас 70 нас гэж үзээд 50-аас 55 наснда тэтгэврт гарна гэж бодохоор бараг боломжгүй хэлээ. Бас нэг зүйлийг сануулхад та нар бүгдээрээ мэдж байгаа бол цаг хугацаа өнгөрөхөн ирээд валют үнцнийг алдаж байдаг. Үүнийг бид нэр инфляц гэж нэрлэдэг. Үнийн өсөлт болон мөнгөний үнгүүдэл гэдэг нь мөнгөний ханш буурах үйл явц юм. Жишээ нэг ширхэг талах 1990 онд 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байсан бол 2017 онд 1 ширхэг талах 1250 төгрөгийн үнэтэй болсон байна. Энэ 1990 оны 1 төгрөг нь 2017 оны 1000 төгрөгтэй яг ижил худалдан авах чадвартайгаас гадна яг ижилхэн нэг ширхэг цаасан мөнгө гэдгийг харуулж байна. Ижилхэн тоо ширхэгтэй нэг цаасан мөнгөний ганц том ялгаа нь гэвэл өнөөгийн 1000 төгрөг дээрх 3 ширхэг тэгийн тоол илүү байна. 3 тэгийн тооноос өөр ялгаагүй нэг ширхэг цаасан мөнгө байна. Америк доллартай харьцах шиг хувьдч мөн адил 3 ширхэг тэгийн тоогоор зөрүүтэй болсон байгааг та бүхэн харж байна. 1990 онд 1 доллар нь 2 төгрөг 10 мөнгөний ханштай байсан бол өнөөдөр 1 доллар нь 2395 төгрөгийн ханштай байна. Таны хураасан цаасан валютын дэвсгэрт жил бүр үнцнийг алдаж байдаг. Буруу бодлогоос болж бараа бүтээгдэхүүний үн зах зээл дээр улам өссөөр мөнгөний ханш улам унсаар харин таны цалингийн хөндлөмж мөнгөний ханш болон амьдрах хүртгийн зөрүүгээр буурсаар л байдаг. Үнэгүй суботныг хийж байгаа. За одоо намайг анхааралтай сайн сонсоорой. Мөнгөний араас гүөхөө бол капиталист нийгмийн дүрмээр та тоглож байж та хүссэндээ хүрнэ гэсэн үг. За тэгэхээр мөнгө гэж яг юу вэ?
Эхний тодорхойлт бол мөнгө бол арилжааны хэрэгсэл. Мөнгө бол үн цэнийг хадгалах хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл та өөрт байгаа цаг хугацаа, хөдөлмөр, ур чадвар авьяасаа үнэлж түүнийгээ бусдад арилжиж мөнгө олдог гэсэн үг. Тэгэхээр үн цэн гэдэг зөвхөн цаасан валют болон дижитал тоон цифр дээр биш, танд байгаа юм. Мөнгө үн цэнийг дагаж ирдэг юм. Харин валют бол түүнийг илэрхийлэх цаасл гэсэн үг. Хэрэв валют байхгүй бол худалдаа арилжаа хийж бараа бүтээгдэхүүн солилцох эсвэл үйлчлэгээ үзүүлэхэд төвөгтэй болдог юм. Тиймээс эртээр үеэс ахуулаад бартардах дараагаар нь алт мөнгөн зоос гэд өнөөдөр бид валютын дэвсгэртийг ашигладаг билээ. Тэгэхээр жинхэнэ үнц нь валютан дээр биш, таны цаг хугацаа, ур чадвар, хөдөлмөр болон авьяас дээр байгаа юм. Түүнийг чин илэрхийлэх нэг чинь валют юм. Харин та үнцэнээ зах зээл дээр арилждаг гэсэн үг. Тэгэхээр зах зээл гэж юу вэ? Энэ бол таны үнцнээ арилжах хэрэглэгчид буюу таны хөрш, найз, гэр бүл, таны эргэн тойрон хот гэ таны амьдарч байгаа улс юм. Хүмүүс ихэвчлэн спортын тамирчид эсвэл урлагийн хотод кино жүжигчдийг сая-саяар мөнгө олдог гэж дургуутдаг. Инженер, технологи, шинжлэх ухаанаас илүү зах зээл зөвхөн өөрсдийгөө хөгжих entertainment-ийг хүсдэг. Тэдний авьяас чадрыг харж даган баясгахын төлөө мөнгийг бол хайр гамгүй өгөхөд бэлэн байдаг. Хэрэв зах зээл хөл бөмбөг, спорт, дуу хөгжим, кино урлагийг хүсчил байвал тэр зах зээлийн манлайлагчид хэр их мөнгө олохыг та таамаглаж л байгаа үстэй. Тэдний авьяасыг харамгүй ихээр шагнадаг юм. Энд таны хэр их шаргуу ажиллах нь чухал биш. Өдөр жингөө хөлсөө туслуулж, шал угааж байгаа цэвэрлэгч офисын ширээн дээр ажиллаа хийж байгаа нэгтлэн бодлогчоос бага цалин авдаг. Яагаад гэж та бодож байгаа вэ? Учир нь зах зээл цэвэрлэгчийг биш, нэгтлэнгийн үнэлэмжийг өндөр тогтоодог. Өөрөөр хэлбэл таны үнэлэмж зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаарч байдаг гэсэн үг. Муухай сонсогдож байгаа ч цэвэрлэгчийг бол хаанаас л хаанаас олж аавна. Түүний ажлыг мэргэжил шаардахгүйгээр ямар ч хүн заах боломжтой юм. Зах зээл цэвэрлэгчид биш, нэгтлэнгийн цалингийн үнэлэмжийг өндөр тогтоодог. Харин нэгтлэн олон жилийг тоо бодож өнгөрөөж үйлчлүүлэгч болон компанийнхаа татврын асуудлыг шийдэж өгөхын төлөө сурсан байдаг. Гисэн эдийн зөвхөн ажил мэргэжлээ сонголооч гэсэн богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болж чадахгүй. Том зах зээл зөв мэргэжил байлаагээд өдөр бүр сая хүмүүс тэр талбарт суралцаж танаас дутахгүй өөрсдийгөө бэлдэж байдаг. Олон жил та хөлс хүчээ урсгаж тэднээс илүү өвтлээ зүтгэж байж амжилтанд хүрнэ. Тэгвэл яаж Билл Гейтс эсвэл Марк Зукерберг, Стив Джобс шиг цойлж гарч ирэх вэ? Тэдний томьёо нь яг юу вэ? Тэгвэл бид яаж богино хугацаанд үнцний хурдан өсөх вэ? Яагаад Илон Маск болон Джефф Безосын үнц нь эрэлт хэрэгцээ ийм өндөр байна вэ? Энэ томьёоны энгийн алхам бол энэ юм. Хэрэв та мөнгөтэй болмоор байвал асуудал шийдэл бол. Та цааш нь наривчил судалж үзэх юм бол бүхий л мөнгө энэ зарчмыг дагаж ирдэг юм. Үүн болон эрэлт хэрэгцээг бид асуудал шийдэл олох замаар бий болгодог. Тэгэхээр асуудал та шийдэл олж чадах юм бол мөнгө таныг харамгүй ихээр шагнадаг. Хэрвээ энэ сая долларын асуудал бол шийдэл нь ч гэсэн сая долларах. Тэрбум долларын асуудал бол шийдэл нь ч гэсэн тэрбум долларыг авчирдаг. Жишээ нь Amazon-ы ямар асуудал шийдэл олсныг бодоод үзээрэй. Facebook ямар асуудал шийдэл олж чадсан бэ? Эсвэл Jack Ma, Alibaba гэд, Steve Jobs, Apple, iPhone гэд мөн түнчлэн Amazon-ы өөр олон охин компаниуд ямар асуудлуудыг шийдэж чадсныг та нэг анзаараад үзээрэй. Jeff Bezos тэрбум долларын асуудал шийдэлж түүнийхээ үр ашгийг харамгүй ихээр хүртэж чадсан юм. Хэрв та насаараа мөнгөний хойноос гүйх юм бол та хизээч мөнгөтэй болохгүй. Гэвч бид эсрэгээр нь хийдэг үлээ. Танд хэрвээ мөнгө хэрэгтэй бол та мөнгийг биш, үнц нь болон асуудал хайх хэрэгтэй. Мөн илүү чухал нь асуудалд шийдэл олох. Хэрвээ та ямар нэгэн асуудлын шийдлийг олж чадвал түүнийг бизнес болгох. 20-с 21-р зуунд хийсэн бүхий л нээлтүүд энэ зарчим дээр эргэлдэж байсан юм. Бас үүнд нэг зүйлийг сануулхад сүүлийн үеийн бүхий л бизнесүүд дандаа интернет болон технологи дээр суурилсан байсан. Учир нь интернет гэдэг бол тэр чигээрээ дэлхийн зах зээл юм. Тиймээс энэ зах зээл дээр та асуудал шийдэл олж чадах юм бол зах зээл таныг харамгүй ихээр шагнах болно. Бодоод нэг үзээрэй. Асуудалд шийдэл бол. За түр хүлээж байгаарай. Ингээд л болоо гэж юу? Асуудал шийдэл олоод мөнгөтэй болно гэж үү? Тэгэхэр чинь би дараагийн Amazon эсвэл Facebook-ыг үүсгэх шаардлагатай гэсэн үг үү? Эсвэл Google шиг шинэ зүйл зохион бүтээх болж байна уу? Надаар чи тоглож байгаа байлгүй те. Надад ур чадвар, туршлага эсвэл код бичих чадвар байхгүй. Надад ийм хэмжээний зах зээлээр тоглох мөнгө ч байхгүй. Эсвэл би түр хүлээж бай. Та дахиад л нөгөө хайрцагнаасаа гарч сэтгэж чадахгүй байна. Өөргөлж асуудлаас эхэл. Эргэн тойрноо нэг ажиглаад үз. Зах зээл яг юу хүсэж байна? Хүмүүсийн дургуй зүйл яг юу вэ? Хүмүүсийн хэрэгтэй бас байгаасаа гэдэг хүсдэг зүйл нь яг юу вэ? Юу хүмүүсийн ундууцлыг илүүхээр хүргэж байна? Юу хүмүүсийг илүү тав тухгүй болгодог вэ?
Таны харж байгаачлан асуудал чинь таны шийдэж чадах асуудал мөн үү? Эсвэл шийдэж байгаа асуудал чинь үн цэнэ өгч чадах уу гэдэг дээр л та анхаарах хэрэгтэй. Энэхүү томьёоны сүүлийн хэсэг нь бол таны шийдэж байгаа асуудал чинь том зах зээлийг хамарч байх ёстой. Таны шийдэл олон сая хүнийг хамарч байж та амжилтанд хүрнэ. Энгийн нэг ресторан их бол тийм ч том зах зээл биш. Та зөвхөн ойр орчин бол эргэн тойрныхаа албан байгууллагад л хүрч үйлчилж чадна. Харин франчайзинг бол илүү хамрах хүрээ илүү том юм. Хэрвээ таны шийдэл дижитал бүтээгдэхүүн бол та түүнийг олон хүмүүст хүргэх боломжтой. Та түүнийг онлайн дээр байршуулж дахиж үйлдвэрлэж эсвэл хүргэлт энэ төр санаа зовхгүйгээр борлуулж болдог. Хязгааргүй тэлж болох шийдэл олоход ч амжилт хүсье. Гэвч маш сайн анхаараарай. Таны шийдэл зөвхөн цаг зарж мөнгө олж байна уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Жишээ нь та цагийн 100,000 төгрөгийн йогийн анги нээлээ гэж бодъё. Баяр хүргэе. Та өөртөө дахин нэг ажлын байраа бизнес олгож чадлаа. Та зөвхөн өдөрт хэдхэн цагийн хичээлүүд л заах боломжтой юм. Тиймээс таны орлого цагт баригддаг гэсэн. Хэрвээ та онлайн йогийн анги нээлээ гэж бодоход нэг л удаа хичээлээ бүгднийг нь оруулахад энэ бол хамрах хүрээнд далаацтай болж байгаа юм. Өөрийнхөө шийдлийг олон хүмүүст хүргэнэ гэдэг бодох л ёстой асуудал шүү. Үүнийг мартаж болохгүй. Шийдлээ автоматжуулах гэдэг бол маш чухал үүрэгтэй. Систем болон үйл явц гэдэг таны бизнесийг яг л машин шиг алхуур явуулах болно. Хэрвээ та түүнийг зөв загварчилж чадвал штэ. Хэрвээ та өөрийнхөө ажлыг өөр хүнээр хийх боломжтой бол хүн өсөж түүнийг хийлэг. Та өөрийгөө бүгдийг сайн хийж чадна гэж бодож байвч бүх зүйлд гар бие оролцно гэдэг сайн зүйл биш юм. Нэгэнт л та шийдлийг олсон бол танаас илүү тэр ажлыг нь хийж чадах хүн үргэлж гарч ирдэг юм. Хэрвээ та шийдэл олсон бол тэрхүү шийдэл чинь зах зээл дээр байгаа бүхий л хүмүүст хүртээмжтэй байх хэрэгтэй. Энд таны эго болон таны хүсэл тэмүүлэл ямар ч хамаагүй лээ. Зах зээлд таны хүсэл тэмүүлэл хамаагүй байна. Нэгэнт таны ашигтай бизнес зөв системээр ажиллаж байгаа бол та өөрийнхөө таарсан зүйлийг хурааж авах хэрэгтэй болдог. Ургацаа ураана гэсэн. Та замдаа хоёр сонголтоор нүүр тулах хэрэгтэй болдог. Та бизнесээ үргэлжлүүлэх үү? Эсвэл түүнийг мөнгө болгож зарах уу гэд. Таны шийдлийг олон жил бизнес хийж байсан компаниуд худалдаж авдаг юм. Facebook, Instagram-ыг $1 тэрбум худалдаж авсантай адилхан. Мөн PayPal-ыг eBay $1.5 тэрбум худалдаж авсан. Түүний 165 сая нь шууд Elon Musk-ийн хармаараа орж байх жишээтэй. Энэ мэт арилжаанууд дэлхийд даяар хаа сайгүй л болж байдаг. Энэ бол таны бүх хүч хөдөлмөрөө зарцуулсан компаниас үр шимийг нь хүртэж буй үйл явдал юм. Хэрвээ та өөрөө цаашаа үргэлжлүүлмээр байвал мэдээж үүнд ч маш олон шалтгаан байгаа л байх. Магадгүй та өөрийнхөө хүүхэд шиг тордсон компанитайгаа хамт байхыг хүсэж байгаа байх. Магадгүй та компанийнхаа үн цэнийг өсгөж өөрийнх нь байгаа үнээс илүү өндөр үн хөргөж зарж болох юм. Мэдээж таны бизнес ерөнхийдөө пассив төлбөрөөр явж байх ёстой. Та өөрөө бүх зүйлд гар бие оролцох шаардлагагүй юм. Магадгүй энэ дээр дурдсан 3 зүйлийн нийлбэр байж болно. Яасан ч байсан та хийж чадсан. Та зах зээлийн хүсэж байсан яг асуудлыг шийдэж чадсан. Үүний чинь төлөө зах зээл танд харамгүй ихээр шагнадаг. Одоо харин танаас асуухад энэ бүхэн яг юуны төлөө байсан юм бэ? Энэхүү бичлэгийг энэ хүртэл үзэж чадсан та бүхэнд хэлэхэд энэ бүхэн анханасаа мөнгөний тухай байгаагүй билээ. Мөнгө бол зүгээр цаас, компьютер дээрх дижитал тоон цифр. Түүний үнц нь бид зөвхөн итгэлээ тавьсан учраас үнцэнтэй байгаа юм. Эхнээсээ энэ бичлэг мөнгөний тухай биш юм. Ипотекийн зээлээ төлж, эсвэл байр худалдаж авч, мөрөөдлийнхөө машиныг авч унаад дэлхийгээр аялах гэдэг мөнгөнд хязгаарч санаа зовхгүй байна гэдэг энэ бүхэн зүгээр л эрх чөлөө. Таны хайж байгаа зүйл чинь эрх чөлөө юм. Таны эцсийн зогсоол анханасаа мөнгө байгаагүй лээ. Сэтгэл амар амьдрах хүсэл, хинээс ч асуухгүйгээр юунд ч баригдахгүйгээр хүссэн бүхнээ хийх тэр эрх чөлөө юм. Дахин эзэж эдгээр бодлыг толгойдоо тээхгүй тулд би энийг авч дийлэх болов. Энэ жил зугаалах мөнгө надад байгаа юу? Зээл эсвэл түрээсээ яаж төлнө? Тэтгэврээрээ амьдарч дийлэх болов гэдэл мөнгө байхгүй учраас би мөрөөдөлтөд хүрч чадахгүй байна гэх гэр бүлээ би яаж тийжэнэ? Мэд энтгээр бодлууд бүхэн энэ контентын гол зорилго нь ерөөсөө мөнгө биш лээ. Энэ бол бид бүхэнд байгаа цорын ганц их үүсвэр болох цорын ганц нөөц дахин хизээч эргүүлж олж чадахгүй цаг хугацааны тухай байсан юм. Магадгүй бидний ихэнх нь амьдралынхаа ихэнх цагийг дургүй ажилдаа эсвэл мөнгө хураах боломжгүй газараа гатсан байдаг. Таны амьдрал зөвхөн ажил, тэгээд гэртээ хараа зурагтаа үзээд унтаж идээд л дараагийн өдөр нь дахиад л энэ хэв маяг тэтгэврт гарах хүртлээр үргэлжлүүлэн давтах болдог.
Энэ загвараар та амьдралынхаа хэдэн жилийг өнгөрөөж байна. Эсвэл та ийм амьдрал дуртай байж болох юм л та. Эсвэл танд ингэж амьдрахаас өөр сонголт байхгүй байх. Эсвэл миний асуудал чамд хамаагүй гэж бодож байвал би танд одоо юугаач хэлэх вэ те. Тэгээд танд хэлэхэд энэхүү контент танд багч гисэн таныг хөгжөөж чадсан байхаа гэж найдаж байна. Магадгүй таны бодлыг баг зэрэг өөрчилсөн байх гэж найдаж байна. Гэвч үүний нөгөө талыг ойлгодог хүмүүс гэж байдаг. Ахин хизээч мөнгөнд санаа зовхгүй болох юмсан гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүс байгаа хэллээ. Эцэст нь би танд дахин сануулъя. Мөнгөний араас битгийгүү. Мөнгө үн цэнийг дагаж ирдэг юм. Өөрийнхөө үн цэнийг нэм бас хамгийн чухал асуудалд шийдэл ол. Энэ л том юунд бүхий л мөнгө сахирагддаг юм. Хэрвээ та дахин хизээч мөнгөнд санаа зовхгүйгээр амьдралынхаа эрх чөлөөг олохыг хүсэж байвал эхлээд өөрийнхөө амьдралынхаа асуудлыг шийдэхэд цаг хугацаагаа зарцуулж дараагаар нь бусдын асуудлыг шийдэхэд өөрийгөө зориулаарай гэж би танд хэлмээр байна. Энэ таныг эцэст нь жаргалтай болгоно гэж би амлаж чадахгүй. Та үүнээс амьдралынхаа утга учирыг олно гэж ч би хэлж чадахгүй. Зөвхөн та л энэ бүх асуултанд хариулж чадна. Харин таны тэмцэл утга учиртай бол мэдээж энэ нь үн цэнтэй зүйл байгаа гэж би итгэж байна. За таны бүхий л насаараа хайж ирсэн амжилтанд хүрэх нууц чинь ердөөл энэ байна. Энэхүү бичлэгийг MJ DeMarcoгийн Millionaire Fastlane, Unscripted болон Joseph Rodriguez-ийн Your Money, Your Life хэмээх номноос сэдэвлэж хийсэн. Untold the Truth About Money хэмээх видео контентноос сэдэвлэж хийв. Ямар ч тач номын зохиолч маань 33 наснда долларын саятан болсон гэдэг. Харин энэхүү нууц зарчим таныг хэрхэн амжилтанд хүрэхийг гагцгүй таны өөртөө итгэх итгэл, хичээл зүтгэл мэдэх байх. Сая доллартай болъё гэж бодох биш. Харин сая хүнд хэрэгтэй зүйлийг нь хийж өгч чадвал таныг саятан болгодог гэж байгаа. Гэхдээ баян гэдэг үгийг зөвхөн эд баялгаар битгий хэмжээрэй. Яг үнэндээ хүний хэрэглээ гэдэг энгийн. Харин шунал гэдэг хязгааргүй юм. Мөнгө ч гэсэн тоо учраас энэ нь таныг жаргалтай болгоно гэвэл та үүнийг хизээч гүйцэхгүй бас хизээч та жаргалтай амьдрч чадахгүй.